Бүгдээ хамтдаа Иохан номыг Иоханы 4-р бүлгийг харцгаая. Иоханы 4-р бүлгийн 23-аас 24-р бүлгийг хамтдаа харъя. Иоханы 4-р бүлгийн 23-аас 24-р бүлгийг хамтдаа харъя. 1200 дугаар болсон. 200 дугаар болсон. 200 дугаар болсон. Сабын дэсистэй гэж боддог. Харин үнэн мөрөгчт нь сүнсээр үннээр эцэгт минь мөрөг цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь их мөрөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс түүнд мөрөгчт нь сүнсээр үннээр мөрөх ёстой гэж ярьцгаа. Амен. Адам Ева хоёрыг бид Эхлэл номоос харах юм бол Адам Ева хоёр Бурхантай хамтдаа асгаж явах үед тэдний амьдрал нь өөрөө Бурхантай хамт асгаж байгаагаараа тэдний амьдрал Бурханд өргөж байгаа мөрөлийн амьдрал байсан. Бид нэр зөвхөн хүншүүлж хэрвээ ойлгох юм бол хүүхдэнтэй аюул сайн хүүхэд нь аавынхаа үгэнд ороод аюун мундаг явж байгааг харахтаа аавын сэтгэл санаач тэр эргээд тэ мундаг ааваасаа суралцаад мундаг ааваасаа тэ үлгэр загвар аваад амьдарч байгаа хүүхэд аль аль нь ингээ бие биенээсээ уран зориг тэ аз жаргал баяр хөөргийг авч амьдарч ирсэн тийм нэгүслэр дүр амьдрал байсан эдийн засгийн амьдрал бол харамсалтай нь юу болсон бэ гэхээр гим нүгэл орж ирсэн. Тэгээ гим нүгэл орж ирээд энэ мөрөлийн амьдрал энэ нандин сайхан харилцааг тасалсан байна. Тасалсан. Тэгээ хүн Бурхантай харилцаж чадхаа байсан. Тэгээ Бурхан угаасаа үний зүрхэнд өөрийнхөө байх орон зайг анхнаасаа тэгж бүтээсэн учраас хүмүүс ямар нэгэн байдлаар Бурханыг ирж хааж ирсэн. Тэгээ Бурханыг ирж хааж ирэхдээ хүмүүс яасан бэ? Өндөрлөг уулууд дээр аваа босгож хэлсэн. Гарынхаа бүтээлүүдээр тэ янз бүрийн маш мундаг тэ уран дархчууд маань хөрвүүд сэлж хэлсэн, бүтээж хэлсэн. Тэгээд түүнийгээ энэ бол Бурхан байна гэж бурханчлаад тэгээд тэднийгээ шүтэж хэлсэн, түүндээ мөргөж хэлсэн, түүндээ амьдралаа давтаж хэлсэн. Иесус эзэн Самар эмэгтэйтэй уулзсан тухай бид нэр уншлаа. Самар эмэгтэйтэй худгийн дэргэд уулзсан. Самар эмэгтэй Иесусээс юу гэж асуусан бэ гэхээр та нарт Иерусалим мөрөх ёстой гэж хэлдэг шүү дээ. Эсвэл эзний ууланд очиж мөрөх ёстой гэж хэлдэг шүү дээ гэж. Тэгэхээр Иесус эзэн хариулт нь юу гэж хэлсэн бэ гэхээр харин үнэн мөрөгчт сүнсээр үннээр эцэгт минь мөрөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь их мөрөгчдийг ирж байна. Бурхан бол сүнс өн мөрөгчт нь сүнсээр үннээр мөрөх ёстой гэж хэлсэн. Бид нар Бурхандаа мөрөх орон зайг бид нар өөр зүйлээр олж болохгүй. Яагаад гэхээр Бурхан бол сүнс. Бид нар Бурханд хоёр төрлөөр мөрөх шаардлагатай болж байгаа гэсэн. Иесус эзэн хоёр төрлөөр мөрөх архыг заавал зааж бид нар хэлсэн. Нэгдүгээр нь юу вэ? Үннээр тэгээд сүнсээр мөрөх ёстой. Хуучин гэрээний ард түмний хувьд хаана мөрөж ирсэн гэхээр Иерусалим мөрөж ирсэн. Тэгэхээр жилдээ нэг удаа Иерусалим цуглаад Иерусалим мөрөж явах үед самарчууд харамсалтай нэгэнд орж чадахгүй байсан л та. Тэгээ самарчуудын хүсэл нь юу байсан бэ гэхээр эдгээр чинь бас л нэг тэ цус солилцсон болохоос биш бас нэг тасархаа штэ. Энэ нь бол одоо манай өөр монголчууд тэ бид нар монгол шүү гэдэг тэ бид нар ч гэсэн монгол гэдэг тэ эдгээр цус солилцсон гэсэн бид нар бол монголчуудаа гэдэг. Монголыг аягүй хайрладаг шиг самарчууд бас бид нар юудэ болох бид нар ч гэсэн ирээчүүд штэ гэж уг нь бол бид нар ч гэсэн Авраамын өрөө удамштай гэдэг үг нь бол тийм хамтдаа мөрөх гээд байдаг. Харин эдэжүүд нь болохоор та нар бол харин үстэй. Бүр ойлголт. Хамтдаа мөрөх гэж хэлдэг ус. Хаана мөрөх вэ? Харин эцэгт мөрөх цаг ирлээ гэж Иесус хэлсэн. Нэгдүгээр бидний мөргөл нь сүнсээр бид мөрөх ёстой гэж Бурханы үг биднэрт хэлсэн байна. Тэгээ сүнсээр мөргөн гэж юу гэсэн үг юм бэ?
Тэр үүнийг сүнсээр ба үннээр гэдэг нэг хоёр үгийн тухай ярихаас өмнө нэг зүйлийг яг орхих гэж байна. Мөргөлийн нэгдүгээр зорилго бол юу вэ гэхээр Бурханд зориулж байгаа зориулт байдаг. Би иймэрхүү зүйлүүдийг зөндөө олоодаа сонссон. Би бас өөрөө ч иймэрхүү хандлагуудыг гаргаж ирсэн юм надад байгаа. План дээр эсвэл гадуур дээр тий. Юу яасан бэ гэхээр өнөөдрийн амлал надад таалагдсан гоо. Эсвэл өнөөдрийн магтаал надад таалагдсан гоо. Эсвэл цуглааны хүмүүс надад таалагдсан гоо. Эсвэл Христ хүмүүс юм гэж тий яагаад ингэ юм байгаа. Мөргөлийн гол зорилго нь юу вэ гэхээр Бурхан мөргөл болохгүй. Бид цуглаанд ирэхдээ дандаа өгөхийн тулд ирдэг. Мөргөл гэдэг бол өөрөө дандаа өгөх зүйл болохгүй. Бурхан алтрыг өгөх. Бурхан алтрыг өгөх. Бид орон өгөх. Юу гэдэг те хайрыг өгөх. Итгэл найруудыг өгөх. Гэрчлэлийн өгсүүдийг өгөх. Харин цуглаанд хүмүүс өгөх зорилготой биш авах зорилготой ирэхээр энэ өөрөө яг тийм үнэн мөргөл болж чаддгүй л дээ. Хамгийн нэгдүгээр зорилго нь бид тийм Бурханд алтрыг өгөх зорилготой хэрэгтэй. Тэгээд бид нар ямар нэгэн байдлаар түрүүний миний хэлсэн шиг тийм өнөөдрийн номдол надад таалагдсан уу? Эсвэл цуглааны хүмүүс надад таалагдахгүй байна. Энэ хүн надад ингэж хандлаа тийм иймэрхүү бид нар ирэх юм бол бид нар Бурхан мөргөл өргөөг байна гэсэн. Бид нар авах гэж ирсэн байна гэсэн. Энэ юм. Ямар нэгэн хэрэгцээг авах гэдэг шүү дээ. Үйлчлэхийн тулд биш, мөрөхийн тулд биш, харин үйлчлэхийн тулд харин авахын тулд нэгж. Тэг мөргөл өөрөө юу вэ гэхээр хамгийн нэгдүгээр мөргөлийн үндсэн одоо утга бол мөргөл өгөхийн тулд байдаг. Тэг Бурханд өгөхийн тулд, Бурханд зохистой алдрыг өгөхийн тулд мөргөл байдаг. Бидний хамтаа Библийн үгүүд орцгоо. Харин үнэн мөргөчд сүнсээр гэж хэлсэн байна нэгдүгээр. Сүнсээр мөргөнө гэж юу гэсэн үг юм бэ? Би энийг яг сүнсээр мөргөнө гэж юу гэсэн үг юм бэ гэдэг. Арсан чи юу вэ гэхээр гадныхын маягийн тухай яриаггүй. За бид нар ойлгож байна те бид нар олон удаа сонссон. Гадныхын маягийн тухай өдөөс яриаггүй. Харин Бурханд дуулууртай зүг сэтгэлээр Бурханд бүрэн зориулсан зүг сэтгэлийг өөртөө хэлж байгаа. Дараа зүг сэтгэлийн тухай ярьж байгаа. Бурхан би яаж таныг хөдлөх вэ? Би таны яг үнэн зүг сэтгэлээс хөндлөмөр. Би яг энэ олдож байгаа цагтаа би таны хөндлөмөр юм гэсэн. Ийм зүг сэтгэлээр Бурханы нэрхийг сүнсээр мөргөх гэж. Хоёрдугаарх нь юу вэ гэхээр бидний мөргөл бидний өөрийн ухамсарт үйлдэлээр болдгоо. Харин ариун сүнсний удирдамжаар байх ёстой. Тэгжээж бид сүнсээр мөргөнө гэж. Тэр ариун сүнсний удирдамжаар бидний тэгвэл яаж мөргөх вэ? Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Тэр нь юу вэ гэхээр ариун сүнстэй ойрхон нөхөрлөж чадахгүй хүн сүнсээр мөргөх ямар ч боломж байхгүй. Яагаад вэ гэхээр ариун сүнс юу хийж байгааг нь мэдэхгүй байна. Ариун сүнс таны яагаас гэж байгааг та дотроос чагнаж чадахгүй байна. Тэр дадлтаа суралцааг байна. Ариун сүнстэй ойрхон байж ариун сүнсээр удирдуулж энэ дадлыг бидээс суралцдаг. Хүн болгон ингэж суралцах боломжтой. Хүн болгонтой ариун сүнс ярьдаг, чиглүүлдэг, зааварладаг. Тэгвэл би эзний өдөр өглөө ирэхдээ ариун сүнсээр би яаж бид сүнсний хүслийн дагуу яаж Бурханд мөргөл өгөх вэ? Гэдгээ та бодож асууж ирэх хэрэгтэй гэсэн. Ариун сүнс би өнөөдөр яаж та намайг өнөөдөр яаж Бурханд эцэгт мөргөл өгөж, эзэн Есүс Христэд мөргөл өгөж, ариун гурвалд мөргөл өгөөс хүсэж байна. Би өнөөдөр ямар байх? Сүнс чиглүүлдэг. Үүний дагуу бид ариун сүнсний удирдамжаар мөргөл өгөх хэрэгтэй. Магадгүй бидээс ингэж санаж болно те. За чи эзэн мөргөл өрөхөөс өмнө чи тэр найзаа очиод уучлаа. Чи тэр найзаа хандсан шүү. Чи уучлаа. Сүүл чамд нэг юм харилцааны асуудал байна шүү. Сүүл чамд ийм гэр бүлийн асуудал байна шүү. Сүүл чи те чамд ийм хоёр нүүр байна шүү. Сүүл чи надаас үүш талтч нууж чадахгүй. Бурхан бүгдийг мэдж байгаа. Харин чамд нуугаатай ийм зүйл байна шүү. За чи тэр гэр бүлийнхээ ахын дүүстэй ийм харилцаатай байж чи яаж надад үнэн мөргөл өгөх вэ ч гэдэг юм уу те. Хогийн янз бүрийн байдлаар биз заа.
Эсвэл чи өнөөдөр тийм зүйлийн төлөө залбираа. Энэ үний төлөө энэ үн чи энэ үгийг ингэж хэлээрэй. Энэ үнийг магтааг урамшуулаарай. Энэ үнд чи өөрөө энэ үн чи туслаарай. Энэ өөрөө ариун сүнстэй байдаг юм шүү дээ. Бурханд үйлчлэе гэдэг нь заримдаа бид нэр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүст үйлчлэхийг Бурхан үйлчлэх гэж бид ойлгож байна. Эзэн Иесус Христос үгдэж гисэн өөрөө яг гэж хэлсэн. Хамгийн доод энэ хүмүүстэй үйлчлж байгаа надад үйлчлж байгаа хэрэг. Бусдад та үйлчлж чадчихвал за Бурхан үйлчлж байна гэсэн. Тэгэх мэтчлэн ариун сүнс биднийг сануулдаг. За харин бид нар энэ зүйлийг гэхдээ буруу гэж ойлгохоор бид нэг хүсэхгүй юу гэхээр өнөөдрийг надад юу хэлэх болоо гэж байгаа бол тийм буруу зүйл биш шүү дээ. Тэгэхээр эзнийг хүсэмжилж байгаа зүйлстэй. Гэхдээ бид нэр олон тохиолдолд бид нэр тийм жоохон буруу сэтлэр буруу хандлагаар бид нэр мөргөх биш харин өөртөө авах, өөрийгөө харуулах, эсвэл өөрийгөө тойрон хүлээлгэх, эсвэл өөрийгөө нэг төв болгох тийм ийм тохиолдлыг заримдаа бид нэр ирдэг. Намайг хараасаа. Миний үйлчлэлийг хараасаа. Эсвэл миний ийм зүйл хийснийг хараасаа. Эсвэл миний амьдрал ийм байгаа ингээ хараасаа. Харуулж болно, хийж болно. Гэхдээ мөрөлийн зорилго бол Бурхан даалтыг өгөх юм. Бурхан өгөх юм. Аль ч тасаараа байж үгүй тийм үү? Хоёрдугаар нь юу гэхээр үннээ гэж хэлсэн. Эхлээд сүнсээр дараа нь үннээр мөрөх цаг ирж байна. Эцэгт нь мөрөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна гэж хэлсэн. Тэгээ үнэн мөргөл гэж юу вэ? Иесус эзэн маш тодорхой хэлсэн. Үнэн гэдэг нэг нь юу вэ гэхээр таны үг бол үнэн мөн гэж хэлсэн. Тэгэхээр бид нар Библийн үгэнд дагуу бид нар мөргөлд оролцох хэрэгтэй. Библийн үгэнд дагуу бид нар мөргөлд оролцох хэрэгтэй. Библи мөргөлийн тухай бид нар заахтаа яадаг вэ? Хамтран цуглахыг умартахыг зуршил болгож байгаа хүмүүсийг бити дагаарай гэж байна. Юу гэхээр хамтран цуглаарай гэж хэлж байгаа эсрэгээр хамтран цуглахаа бити мартаарай гэж байна. Заавал хамтран цуглаа. Бити мартаа. Энэ Библи бид нар үүний дагуу бид нар мөргөл өгөх хэрэгтэй. Хамтдаа цуглаад Библийнхаа төлөө залбираарай гэж хэлсэн тийм үү? Энэ мөргөлийн нэг хэлбэр. Библи үгэнд дагуу хин нэгийг урамшуулж босон байгуулах тусдаа үг хэлээрэй гэж хэлсэн. Өчтөө байгаа нэгээ тэ итгэрхийн төлөө залбирч өгөөрэй гэсэн. Бурхны үгийг сонсох, бусдын төлөө үйлчлэх, талах, хуваах, нөхөрлөх юу гэдэг тэ Үлс номын 2 дугаар бүлгийн 42 дугаар эшлэлээр гарч байгаа. Тэр хин нэгэн зааврууд байна. Бусад чуулганууд дүүрсэн зааврууд байна. Энэ болгоо өөрөө үнэн мөргөлийн нэг хэлбэр. Юу гэхээр бид нар Библи юу гэж хэлж бид түүний дагуу мөргөх ёстой гэсэн. Эзний өмнө мөргөл өргөхдөө өргөлөө авчраарай л гэж штэ тийм. Миний өмнө та нар гар болсон битээ үзэгдэрэй л гэж хэлсэн штэ. Мөргөл бол өөрөө өгөх байхгүй. Тийм учраас миний өмнө та нар гар болсон битээ үзэгдэрэй. Тэгээ бид нар юу гэж ойлгох гээд байдаг вэ гэхээр ихэнх нь заримдаа буруу ойлгох гээд байдаг юу вэ гэхээр Бурханаас харамлах гээд байдаг. Бурхан өгөх гээд байгаа юм шиг тийм Бурхан авах гээд байгаа юм шиг. Ээл яг үүндээ Бурханд тэр мөнгөчийг юу хийхгүй гэж Библиэлд олон хэсэг байгаа. Юу гэхээр алтч минийх мөнгөч минийх энэ дэлхийд байгаа бүх зүйл. Тэнгэр бол миний сэнти, газар бол миний хүлийн гişхүү. Ийм агуу Бурхан надад та нарт юу гэж өгч чадах вэ гэж Соломон Давидд хэлсэн. Бидний энэ агуу Бурханд тэ нэг өчүүхэн зүйл өгөх гээд байгаа юм шиг тийм харан сэтгэл. Тэгээд бид нар яг өгч чаддаг. Өгөх хүртэл бас нэг байдлаараа мөрөглөө нэг хэсэг байна. Үгийн дагуух. Нэгдүгээр бид юу вэ? Үннээ гэдэг нь үгийн дагуу мөргөнө гэсэн. За та өөрөө өөрсдөө судлаа хацаа. Хоёрдугаар юу вэ гэхээр үннийг мөргөнө гэдэг нь та яг байгаараа эзний өмнө ирэх тухай ярьж байна. Зүрх сэтгэлсэнтэй гэм үеийн асуудал байхад ямар ч гэмгүй хүн шиг ирээд энэ сууж байгаа бол та үнэн мөргөлж биш. Ахан дүүстэйгээ маргалтчаад тэ юу ч болоогүй юм шиг та энд ирээ сууж байгаа бол эзний өмнө ирэхгүйгээр тэ тэрийг юм чинээ тооцохгүй бол та энэ үнэн мөргөлж биш. Ир нөхрөө хүндлээгүй байж тэ ир нөхрөөхөө өсөв тэ одоо хотлохоргүй за юу гэдэг тэ тэршлэлийг та гүйцэлдүүлчихэд та энд ирээд юу ч болоогүй юм шиг сууж байгаа бол үнэн мөргөл биш. Тэ нөхрөө эхнэрээ өөрийн биеийг хайрлаарай гэж хэлсэн. Хайрлах чадаагүй. Тэ эхнэрээ одоо
захиран эзэнтэн захирч те дарангуульчаад тань газар ирж байгаа. Ирээд мөргөл өгч болно, мөргөл биш. Бид нар заримдаа алдаа гаргадаг. Гэхдээ тэр алдаагаа тайсны өмнө тэр алдаатайгаа зөв ирэх тухай ярьж байна. Хоёр мөр гаргаж биш. Бид нар цуглааны нэг цагийн хугацаанд те стажийн ариун гэрний чиг гаргах бол айгүй амархан шүү дээ. Энийг бол хийж чадна. Дөнгөж ирж байгаа юм хийж чадах юм байхгүй. Нэг цаг. Харин та цуглаанаас гараад за тэр тундаа та те ганцаараа байхдаа яг хэм байна. Ганцаараа байхдаа ямар хүн байна гэдэг чинь яг ихэнх тодорхойлж байна. Эд та асуудлуудтай байж эзний өмнө ямар ч асуудал юм шиг ариун гэрний чиг сууж байгаа бол та өмнө бол чадахгүй байна л гэсэн. Бурхан бидний зүрхийг хардаг байхгүй. Гимшдэг зүрхийг хардаг байхгүй. Бас гим нүглээгээ улаагаад эзэмнээ би нэр ийм хүн байж тэгээд интерж байгаа тэр зүрх сэтгэлийн интерлийг эзэн хардаг байхгүй. Бид нэр айгүй бардмаас болоод бид нэр хүлээн зөвшөөрч чаддаг. Би бол өстой яг штэ тий би бол өстой сайн хүчтэй л хэлээ бол бид нэр өөрсдийн бидний бодлол гэдэг бүхэн сайн штэ тий биш тий. Би бол сайн хүчтэй. Заримдаа тийм биш байдаг. Ямар ч үсэн та сайн ч үсэн та саарч үсэн эзний өмнө яг байгаагаараа их тухайд ярьж. Хамт эзний өмнө талархах зүйл бол таларх сайн байж чадсан гэсэн. Өнөхөр алтайг нь үрг харин сайн байж чаддаг бол эзний өмнө гимшил хэрэгтэй. Эзэн би яаж ийм зүрх сэтгэлтэй би таны өмнө мөрөд өгөх вэ гэд цуглааны өмнө гимшээ суух хэрэгтэй. Бид нар ингэж бид нар эзний мөргөл ийм даруй ийм сериосны зүрх сэтгэлээ бид нар олцохгүй бид нар өгөх өгч чадахгүй. Сүнсийг өмнө өгч чадахгүй гэсэн. Яагаад? Хүн бол сүнс концерт үзээгүй. Концерт хийгээгүй. Бид нар шашны дэгж ярьж гүйцэлдүүлээ. Харин бидний амьд бурхан мөрөд өгч байгаа энэ процесстэй бид нар оролцож байгаа гэсэн. Өнөө мөрөлийн хоёр дахь элемент юу вэ? Таныг эзэн үннээр ирээсэй гэж хүсэж байгаа. Байгаагаар ирээсэй гэж хүсэж байгаа. Шудраг зүгээр яг эзний өмнө ирээсэй гэж хүсэж байгаа. Би олон удаа ийм үг сонссон. Тэгээ би энэ үгэнд өөрөө бас итгэдэг байхгүй. Тэрний юу гэхээр эзэн намайг цуглаанаас гараад те ямар буруу тэнэг үйлдэлээ хийх эзэн угаасаа мэдчихсэн байхгүй. Эзэн таныг 7 хоногийн дараа ямар тэнэг асуудалд ороослох гэж эзэн хэдийн нэг мэдчихсэн. Тэгээд ийм зүйлтэй эзэн биднийг хайрлсан байхгүй юу? Бидний нэг тийм төгс болохоор эзэн хайрлаагүй шүү дээ. Бидний эзэн алтаа дутагдaltaа хайрлсан. Таны нэг сарын дараа те ямар хургуу арчаа уцаан гарахыг чи эзэн мэдчихэв. Таны үр хөвгтдээ эсвэл таны хань ажилдаа эсвэл таны найз нөхөддөө ямар нэг тийм те өөг уцаан гарахыг чи эзэн мэдчихэв. Намайг мэдчихэв байхгүй та. Намайг яаж алдахыг эзэн мэдчихэв. Тэгтээ эзэн биднийг энэ зүйлтэй хайрлсан. Харин эзэн юу гэж хүсэж байгаа вэ гэхээр охин минь те чи яг миний үнээр ирээч. Миний үнэн барьж. Тэгээд үүнийг гимшээрэй гэдэг эзэн хүсэж. Бид нар яг ийм хугарлалын эзний өмнө ийм хугарлал авах үедээ шилбэл би бол дандаа тэгс сэргдэг. Миний сэргэлт бол дандаа хугарлаар сэргдэг л дээ. Хэцүү. Эзэн намайг оншилдог. Тэгээ хаана нь өвчтөй байгааг сануулдаг. Тэгээд би яг тэр өвчтөй байгаа хэсгээ гүн ухаарах үедээ миний зүрх сэтгэл үнэхээр имтэрдэг. Эзний өмнө би ямар арчаагүй хүн бэ гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Би ямар султаараа хүн бэ гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд би идгэрдэг. Яг тийх үед эзэн намайг идгээдэг байхгүй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар эзний өмнө юу нууж чадах вэ? Эзний өмнө даалгах зүйл гэж нэг ч байхгүй. Бидний ийм зүйл сэтгэлийг эзний өмнө хөндлөж мэдчихсэн ойлгох хэрэгтэй. Тэгээ энийг гүйцэлгүүлж байгаа хүн өөрөө сүнсээр ба үнээр хүндэтгэл мөрөл өргөж байгаа хүн гэж яг л хэлж байна. Өөрөөр харъя. Үнээр эцэг мөр цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрснийхөө мөрөгчлийг ирч хайж байна гэж хэлсэн байна Иесус эзэн. Тэгээ та хажуудаа байгаа хүнээс асуухгүй юу? Бурхны ирж хайж байгаа хүн та байгаа чи хэлэхгүй юу? Бурхан танаас энэ зүйлийг хайгаад байна гэдэг хэлээд. Сүнс төр мөрөгчтэй
сүнсээр үннээрээ мөргөх ёстой гэж альцаа гэсэн. Бид нар сүнсээр өршөж бурхан биднэр гаднах үйлдэлтэй бид нар анхаарал хязгаарч үнэн мөргөл өгч чадахгүй. Бид нар гаднаа тэг хүнд харагдах чичний сайхан зүйл хийсэн ч гэсэн энэ үнэн мөргөл болж чадахгүй. Яагаад вэ гэхээр бурхан өөрөө сүнс байхгүй. Тэгээ бурхан мөргөл өргөх нь бол бид нар сүнсээрээ мөргөл өргөх ёстой. За бид нар яг энэ хэсэг бол юу вэ гэхээр Библийн хамтын мөргөлийн тухай би сая ярьлаа. Тэгэл бид нар хоёр төрлөөр мөргөл өгдөг. Хоёрдугаар нь юу вэ гэхээр тэнээ амьдрал тэр чигтээ мөргөлийн амьдрал байх хэрэгтэй. Мөргөл гэдэг нь зөвхөн цуглаан дээр байж байгаа хоёр цагийн үйл ажиллагааг хэлэхгүй шүү дээ. Энэ бол зөвхөн хамтран цуглаж байгаа үеийн мөргөлийн тухай би сая ярьлаа. Гэтэл бид нэр одоо цуглаанаас гараад яаж амьдрах ч өөрөө тэр чигтээ мөргөл. Бид рүү хэлсэн тийм үү? Эден цэцэрлэгт Адам Ева хоёрын амьдрал нь өөрөө мөргөл байсан. Бурхантай хамт алхаж байгаа нь өөрөө мөргөлийн амьдрал байсан. Тэгээ бидний гин нүглээс уулж энэ мөргөлийн амьдрал тасарсан, нэгэндээ тасарсан. Тэгээ үүнийг гэхдээ бид нар мэдж байгаа. Тасарсныг эзэн Есүс Христ залгахын тулд ирсэн. Манай Монголын зүйлсдэг нэг айгүй гоё үг байсан. Тэр юу вэ гэхээр алтан аргамж тасардаггүй маа. Алтан аргамж тасарлаа гэж бид ярьдаг тийм. Гэхдээ тасарсан тэр алтан аргамжийг эзэн Есүс Христ холбохын тулд ирсэн. Бидэнд найдвар байгаа. Бидэнд эзэн Есүс Христ байгаа. Эзэн Есүс Христээр уучлуулсан, эзэн Есүс Христтэй уулзсан, эзэн Есүс Христийн өмнө зөвхөн яг гин нүглээ улааж тэ яг өөрийгөө хинбэ гэдгийг яг Бурхны өмнө байгаар өдөөжөөс үний амьдралаас нэг гайхалтай өөрчлөлт гардаг. Өдөр хамтдаа Исая номын 6 дугаар бүлгийн 5-8 дугаар ишлэлийг харъя. Урд гарахгүй шүү. Би ишлэн өгөө. Тэгэхээр Исая номоо өөртөө гаргаж байна. Исая номын 6 дугаар бүлгийн 770 дугаар утсан байна. 5-8 дугаар ишлэл. 777 дугаар. 6 дугаар бүлгийн 5-8 дугаар ишлэл хамтдаа харъя. дугаар утсан дээр Исая намын 6 дугаар бүлгийн 5-8. За би эндээс дуудъя. Тэгээд би сүрсэн тул золгүй юм. Яагаад гэвэл би бузар уралтай хүн. Би бузар уралтай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүдмэн төв төмдийн эзэн болох хааныг харлаа гэж хэлв. Тэгэхээр Серафуудын нэг нь дахлын ширээнээс хямсаагаар авсан шатаж байгаа нүүрс гартаа барин над руу нисэж ирэв. Тэгээд тэр аманд минь хүргэж харах тун энэ чиний аманд хүрснээрээ чиний хилэнс авч хаягдаж чиний нүгэл ууршигдлаа гэв. Дараа нь би хэнийг явуулах вэ? Хэн бидний төлөө явах вэ гэсэн эзний дуу би сонсоод би энэ вэ намайг явуулаач гэж хэлсэн. Исая нэгэн үзэгдлийг үзсэн. Тэр үзэгдэл дотор яасан бэ гэхээр түг түмэн тэнгэр ичнэр түмэн цэргийн эзэн ариун гэдээ дуулж ирсэн. Магтж ирсэн. Тэгэхээр яг энэ үед Исая өөрийгөө олж ирсэн. Би энэ ариун бурхны хажууд би юу вэ? Миний үг яриа юу гэлээ? Би хаана амьдардаг вүлээ? Бидний энэ ариун оршихуй харин миний амьдардаг газар юу гэлээ гэдгээ ухаарсан. Би өөрөө ямар гин нүгэлтэй юм бэ гэдгээ ариун оршихуйд орохдоо мэдэрсэн байна. Тэгээд Исая гин нүглийн өглөө шүүсэн. Би ч ийм бузар уралтай. Би бүр найдвар яг еврейгээс харах юм бол надад бүр найдвар алга гэсэн тийм утга байна. Би ч бүр найдвар алга. Надад ямар ч найдвар алга. Би ч найдваргүй хүн биш үү? Бидний мөргөлийн амьдрал өдөр бүр эзэнд түшиглэх амьдрал байх ёстой.
Паул юу гэсэн бэхээр би өдөр болгон өөрийгөө үгүйсгэх гэж хэлсэн. Миний утга байдаг ганцхан зүйл нь Христийн загалмай. Би тэр Христийн хаанчлалын төлөө би өдөр болгон өөрийгөө үгүйсгэж уушаа. Паул өдөр болгон өөрийгөө үгүйсгэхгүй бол Паул бадамл байгаа юм бол байгаа. Би мундаг. Паул мундаг юм шүү дээ. Элит байхгүй. Нийгэм дондоо бол элит тасархай элит байсан. Паул өөрөөрөө сайрах хасар олон зүйл байсан. Би өөрөөрөө сайрах надад хасар олон зүйл байгаа ч би сайрах ганцхан зүйл надад байгаа. Тэр бол Есүс Христ. Би Есүс Христээс өөр би юугаар сайрахгүй байхын тулд би үүнийг хийж гинэ гэж хэлсэн. Бидний амьдрал бол гэмшлийн амьдрал байх ёстой. Бид нар эзний өмнө өөрийгөө хэн бэ гэдгээ харах ёстой. Гэтэ энэ нь юу вэ гэхээр би ачаагүй би сул дорой хүн гэж гонж гутраад уруу царайлаад яваад хэлэхгүй. Харин эзнэр гин нүглээ үнэхээр яг эзний өмнө үннээр ирээд эзнэр гин нүглээ уушлуулсан хүн те яадаг вэ гэхээр эзний тэр ариун оршиход нэгдэж чадсан хүн яадаг вэ гэхээр эзэн би энийг ойлгохгүй гэхэд би намайг та илүүгээ чи гэж гэх зүрх зүйг эзний ариун сүнс өгдөг байхгүй. Тэр ариун оршиход тэр энэ хүч чадал ирдэг байхгүй биднээс. Би санаж 2013-14 оны үед манай цуглаан нэлээд олон миний үеийн залуучуудтай надаас арай жоохон дүү залуучуудтай надаас ах хүмүүс бараг байгаа байх. Ах нь бол бүр ах байсан. Өсвөр насны хүүхдүүд залуучуудтай гачуудтай нэлээд олон үе кемп хийжсэн. Тэгээд тэр үед Ким Бастер, Орил Бастер энэ төр юуж ирсэн гэхээр ялангуяа Орил Бастерыг санаад байгаа байхгүй. Энэ номлол хийж байгаа л те. Ирээдүйд пастор болох хүмүүс байвал гараа өрөөч гэж гэсэн чинь ягаад ч бидэнд өргөдөг байхгүй. Надтай зөндөө олон хүмүүс хамт үзсэн. Тэгээд тэр бол миний зүгээр те харахын шийдэл байгаа биш те. Би тэрийг юу гэж хааж байгаа вэ? Энэ ариун сүнс миний гарыг өгсөн. Уучлаарай юу Библийг уншдаг хүн пастор бол би шаашаарсан гэдэг. Тэг боломж байхгүй. Библийн юм юу ч мэдэхгүй шүү дээ. Би Библийн талаар юу ч мэдэхгүй. Уншиж үзээгүй чи яах юм? Харин тэр кемпийн үйл явцад те эзний үг яригдж тавууглагдаж эзний оршуулганд байх үед ариун сүнс үеийг хараад өгдөг. Би байна. Би эзний хаанчлалын төлөө явна. Исаид яг л энэ зүйл болгосон. Исаид эзний үг гэмиг уушлуулсан тийм үү? Сирахбод буюу нэг далавчтай нэг тийм нэстэн бит хийгээд эзний өмнө байгаа тэр галтаа цогтой тийм одоо тийм шатж байгаа тэр нүүрсний илэрхийлээс хямсаараа авчирч ирээд Исаягийн амд өгсөн. Чиний бузар байхаа болсон буюу одоо чиний гэр бүл ууршигцсан л гэж байгаа шүү дээ. Би найдваргүй хүн байсан бол одоо чи найдварыг тэгж болсон гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд ингэх үед Исая эзний оршиход үнэхээр өөрчлөгдсөн. Өөрчлөлтийг амссан, уучлагдсан, чөлөөлөгдсөн, идгэлсэн бидний ярьж тэгэхээр тийм. Тэгээд хэн бидний төлөө явах вэ? Гэсэн чи би юм бэ? Та намайг илгээгээч гэхгүй. Сая өөрөө сайн дураараа. Би энд байна шүү дээ. Би энд байна. Харин та намайг илгээгээч. Яг итгэлийн амьдралын шийдвэр зөвхөн цуглаан дээр гардаггүй шүү дээ. Заримдаа би ингээ өөрийнхөө яг итгэлийн амьдралын туршлагыг харахаар тэг ингээд олон цугларсан газар эзний үг хуулгаж явах үед миний итгэлийн амьдралын шийдвэрүүд гарсан байдаг. Заримдаа эзний магтаад байж явах үед миний итгэлийн амьдралын шийдвэр гарсан байдаг. Заримдаа би зүгээр гудамжаар алхаад эзний тухай бодоод явж явах үед эзний төлөө явах шийдвэрүүд миний амьдралаас уран гарсан. Тэр эзэн өгдөг байхгүй. Яг энэ Исая эзэнтэй уулзсан уулзалттай адилхан юм уулзалтыг би эзний өмнө зөндөө хийсэн. Хамгийн энгийн нь би нисгэд ажиллаад хараад явж байгаад үргэлжлэнтэй гэдэг магтаалын дуу нисгэдтэй сонсож байгаа нэг эзэн надад зүгээр тэр дуунд уулзсан баг. Гэх мэтчлээ би эзний өмнө шийдвэр гаргаж. Та цуглаанаас гарах энэ гараад явах энэ амьдрал тундаа эзэнтэй уулзаарай. Тэр бүхний ариун оршиход охроо. Бурхны хүслийг хайгаарай. Ингэж бид нар эзний хаанчлалын төлөө цаашаа явах хүч чадалтай болт юм аа. Бид нар найдваргүй хүмүүс. Харин бид нар найдвар болсон эзэн Есүс Христтэй хамтдаа явж ижил бид нар эзэн Есүс Христтэй уулзж ижил бид нар түүний ариун сүнсээр бид нар хөтлөн дагуулж ижил бид нар хөтлөгдөж ижил бид нар найдварыг тараагч түгээгч тэгч
болж амьдарч чадах болно. Тийш хэлмээр. За тэгээ энэ хоёр амьдрал маань эцэстээ биднийг Тэнгэрийн хаанчлалын дээр загварлаг хөтэлдэг. Би айгүй гинэ ойлгодог байсан байхгүй. Ялангуяа Библийн сургаалд орохоос өмнө Тэнгэрийн хаанчлалын тухай бодохдоо тийм нэг бахан тарах материалууд байдаг шүү дээ. Нэг тийм сайн мэдээний тарах материалууд тэрний зургнууд нь их гоё. Тэгээд тэр зурган дээр яадаг вэ гэхээр үе түмэн нэг тийм цагаан овц хүмүүстэй ингээл гоё бурхны өмнө дуулаад зогсож байгаа ч юм шиг яагаад зогсож байгаа ч юм шиг зургууд байдаг тийм. Тэгэл би тэрийг жоохон төсөөлөл бид нар ингээ сайхан наймаа л ингээл тийм бурхныг магтаал зогсож байгаа юм болдог байна. Зөндөө тийм биш шүү дээ. Бурхан анхны байдал руу биднийг аваачихын тулд эзэн Иесус Христ ирсэн. За тэгвэл анхны байдал руу нэгэд очиж та анхны байдал нь ямар байсан юм? Адам Евагийн эдийн засагт амьдарч исэн тэр байдал واخгүй юу? Илтгэл номдэрсэн тэр зүйлийн тухай байсан. Хүүхэд арслантаа тоглох тухай тий. Хортон могон өөрлөө хүүхэд гараа их тухай ярьж байгаа. Арслан хураг хоёр хамтдаа гэлчих тухай ярьж байгаа. Анхны эдийн засагт ийм л байсан юм шүү дээ. Анхны байдал руу эзэн Иесус Христ авчрахаар байсан. Өөрчлөхөөс ирээгүй. Огт өөр шинэ бүтцийг байгуулахаар ирээгүй. Анхныхын сэргийлэх юм байсан. Тэр би эдийн засагт амьдарч ирсэн юм шүү дээ. Амьдрал өрнөжсэн юм шүү дээ. Босолж ирсэн юм шүү дээ. Бид нар амьтдуудыг нэрлээл ажил хийгээл те тэр цэцэрлэгийг ачлаад тавиглал бүх юм өгсөн. Яг л ийм анхныхаа нөхцөл байдал руу бид ирээд очино. Тэгээд тэр амьдрал маань өөрөө мөрөгдөлтэй мөрөглийн амьдрал байх болно. Яагаад гэж тэр сүм байх гэдэг. Учир нь тэр сүм нь Есүс Христ өөрөө байх болно гэсэн. Тэр наасаа гэрэлтүүлж байхгүй. Учир нь тэр Бурхны алдрын гэрлээр гэрэлтэх байна. Заримдаа бидний мөрөглийн амьдралтай энэ үйлчилж байгаа энэ амьдрал чинь зүтгэж байгаа амьдрал зүгээр л тэр амьдралын зүгээр нэг тий сүйдэр нэм шиг санагддаг байхгүй. Бид тэд ямар гахалтай их чөлөөтэй амьдралаар амжих болоо. Ямар ч байсан заяа бити тэгж бодороо за ямар ч хийцгүй хэд нөхдүүд тий заримдаа алаш малчтай нисч нисцэн тий тэгээ сайхан зугаалаад явж идэг тий тийм хийцгүй тий тэгээл нэг яах гээд байгаа нь мэддэхгүй ингээд цаг хугацаач байхгүй орон зооч байхгүй ингээд тий нэг төөрөөл бүтчээл эсвэл ингээд хэрэг хийсэл тийм амьдрал бахан тийм ингэсгэж байгаа бурхан биш. Бидний анхны байдлыг гэж яваач байна. Би өмнөд хэлдэг байхгүй. Ийм тул бид нар яг хийсний өмнө мөрөглийн амьдралаар чуулган амьдрах хэрэгтэй. Хамтын мөрөглийг бид нар заашгүй хэрэгтэй. Хоёрдугаар бид нар үүнээсээ хараад бид мөрөглийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Та өөрийгөө тийм буу ардан болгоо. Заримдаа хүний бид нар өөрсдөө ардан болгодог. Эсний дараа эсний үсгийг хэлхийлээ. Практикаар нэг зүйлийг аюулсаа ойлгож байгаа юм гэхээр ер нь зүгээр хайсаар л байх юм бол тэр хэмжээгээр ойрхон байсаар байх байна гэдэг нь маш сайн амсаад мэдэж байна. Хайсаар байх юм бол ойрхон байсан. Ойрхон байх, бурхантай ойрхон байсаар бурхны ариун сүнсийг илэрхийлээд байж байгаа тус юм гэхээр дандаа тийм ариун сүнсийг бодлоо. Ягаад ч дүүрдэг. Тэгээд бүр дандаа тийм яг ариун сүнсний бодлоо. Өнөрдөг. Надаас гарах. Энэ өөрөө мөрөглийн амьдрал биш гэж байна. Хоёр төлөв. Хамтын мөрөгл байна. Цуглаанаас гараад бидний амьдрал дээр чигтэй мөрөглийн амьдрал байна. Тэгээд бид мөрөглийн амьдрал гэдгийг заримдаа аягүй хархан ойлгодог. Юу гэхээр та өөр хүмүүсийн төлөө сайн цагийг засуулж байгаа тэр цаг хүртэл бурхан мөрөглийн амьдрал гэж та боддоо. Та өөр хүмүүсийн төлөө хийж зүтгэж байгаа тэр цаг чинь та гэр бүлдээ тэр чанартай цаг зарцуулж байгаа чинь та хин нэгний төлөө сайныг үйлдэж байгаа тэр цаг чинь хүртэл мөрөглийн амьдрал болохгүй да. За би энэ фэйсбүүкээр ухаад ихж байгаа тухай би яриа тийм. Бидний амьдрал хийхтэй мөрөглийн амьдрал. Энэ хоёр зүйлийн тухай би өнөөдөр та бүхэнд хуваалцах гэсэн юм аа. Бидний хэдэн зүйлийг сануулъя. Мөрөглийн төв нь нэгдүгээрт бурхан байх хэрэгтэй. Би биш. Хоёрдугаарт мөрөглийн өөрөө юу вэ гэхээр өгөх биш, авах биш харин өгөхийн төлс. Мөрөглийн өөрөө өгөх байдаг юм. Авах биш. Харин өгөх нь өөрөө мөрөгл байдаг. Хоёрдугаарт хамтын мөрөгл нь бидний нэгтгэж, өчрөгжүүлж, бурханы хийж буй ажлыг бие биендээ гişлэн харуулах боломжийг олгодог. Мөрөглийн амьдрал гэдэг бол бурханы байх ёстой орон зайд нь бурхнаа байлгаж амьдрах амьдралыг хийж.
Бурхан таны амьдралын хаан байх ёстой. Тэр газар байх ёстой газар Бурханаа байлгаарай. Энэ бол Монголын амьдрал.